Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. За бид өнөөдрийн хичээлээрээ бэлгийн бүс үржлийн тухай үзэх юм аа. За тэгэхээр бид 7 дугаар ангидаа амьд биеийн үржлийн тухай үзсэн билээ. Тэр мэдлэгээ дараах асуултуудын дагуу сэргээн санацгаая. Үржил гэж юу вэ? Бодоорой хүүхдүүд ээ. Амьд биеийн өөртөөгөө ижил удам төрүүлж тоогоо олшруулахыг үржил гинэ. Амьд биеийн үржлийн хоёр үндсэн хэлбэрийг нэрлээрэй. За нэгдүгээрт бэлгийн үржил. Хоёрдугаарт бэлгийн бус үржил. Бэлгийн үржил гэж юу вэ? За бодоорой хүүхдүүд. Генетикийн хувьд ялгаатай эрен бэлгийн эсүүд нийлж зигот үүсгэн үржихийг бэлгийн үржил гинэ. Бэлгийн бус үржил гэж юу вэ? За сайн санаарай хүүхдүүд. Генетикийн хувьд их биетэйгээ ижил төл үүсхийг бэлгийн бус үржил гэнэ. За энэ удаагийн хичээлээр бид бэлгийн бус үржлийн хэлбэрүүдийн талаар дэлгэрэнгүй үзэх болно. Дараах хэлбэрүүд байна. Хуваагдах, нахиалах, хэсэглэгдэх, спороор, ургал эрхтнэр буюу вегетатив, шизогоны буюу бөөмийн олон дахин хуваагдал. За эдгээр хэлбэр тусмарыг авч үзье. Хуваагдах үржил. За зургийг сайтар ажиглаарай. Энд бидний сайн мэдэх үндэсгэлтэн буюу амебийн хуваагдах үржлээр үржиж байгаа байдлыг харуулсан байна. Нэг бие махбод хуваагдаж хоёр болохыг хэлнэ. Тэгэхээр энэ нэг амеб хуваагдах үржлээр хуваагдаж хоёр амебыг үүсгэсэн байна. Жишээлбэл эсүүд, бактери, эгэл биетнүүд энэ үржлээр үржиж болох нэ. Нахиалах үржил. За зургаа сайтар ажиглая. Тэгэхээр их биеийн гадаргууд ийм жижиг булцсан үсээд тэр нь тодорхой хугацааны дараа биеэ дааж амьд бие үүсгэж байна. Жишээлбэл гидра, хөрөнгө мөг гэх мэт амьд бие төрж байна. Хэсэгдэгдэх үржил. За зургийг сайтар ажиглаарай. Нэг бие хэд хэдэн хэсэгт хуваагдаж хуваагдсан хэсэг тус бүрээс нь амьд бие махбод үүсхийг хэлнэ. Жишээлбэл хавтгай хорхой, далайн од, сүүн цагаан паланаар гэх мэт амьд биеуд үрждэг байна. Спороор үржих. За зургуудыг сайтар ажиглаж аль болох споруудыг олж харахыг хичээгээрэй. Гадуураа хамгаалах бүрхүүл бүхий амьдрах чадвартай өвөрмөц эс үүсгэн үржихийг хэлнэ. Жишээлбэл хөвд, ойм, мөөг, зарим эгэл биетнүүд энэ үржлээр үржинэ. За энд оймын спор харагдчихэв. Навчныхаа доод талд байгаа энэ хар цэгүүд. Гэтэл энэ бол мөөгийн спор. Салбангийнхаа доод талаар байрлаж байгаа энэ спорууд. За хөвдийн спор энэ хонхорцог гэдэг тусгай бие дотор үүсэж бий болдог. За энэ бидний сайн мэдэх тэнгэрийн дүлийн мөг. Гэт задлахад нунтаг зүйл гарч идэг. Энэ бол спор байна. Ургал эрхтнэр буюу вегетатив үржил. За зургаасаа ажиглаж харъя шүү. Ургамлыг ургал эрхтэн болох үндэс, иш, навчаар нь үржүүлэх хэлнэ. Жишээлбэл энд ургамлыг иш буюу мөчрөөр нь тасалж үржүүлж байна. За энд сонгонлог ишээр үржүүлж байна. Төмсний булцуугаар үржүүлж байна. Тэгэхээр бид төмс сонгон бол ургамлын
ямар нэгэн эрхтний дүр суурил гэдгийг мэдэх үлээ. За дараагийн хэлбэр шизогоны буюу бөөмийн олон дахин хуваагдал. За 6 сайн ажигла. Энд эсийн бөөм төрслөгдсөн байна. Тэгэхээр бөөм нь олон хэсэгт хуваагдаж тус бүр шинэ бие махбодыг үүсгэх. Тэр энэ бөөм ингэж олон дахин хуваагдаад хуваагдсан хэсэг тус бүрээс нь шинэ бие махбод үүссэн байна. Жишээлбэл малярийн плазмид гэдэг ийг биетэй би энэ үйлчлэлээр үржигнэ. За тэгэхээр хүүхдүүд та нар хичээлээ дахин гүйлгэж үзээд зургуудаа сайтар ажиглаад тодорхойлолтоо хараад гэрийн даалгаварт дараах даалгавруудыг хийж гүйцэтгэрэй. Бэлгийн бус үржлийн хэлбэр тус бүр дээр жишээ гаргаж нэрлээрэй. Ургамлын ургал үржлийг хөдөө аж ахуйд хэрхэн ашигладаг талаар мэдээлэл бэлдээрэй. Анхаарал тавьсанд баярлалаа.